Сүхбаатар дүүрэгдэх цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах тэслэгч Бат орших. Тэр энэ 7 хоногийн онцлог албахаагч. Цагдаагийн байгууллагад 4 дахь жилдээ ажиллаж байгаа. Асуултад зэгцтэй цөөн үгээр хариулах нь хашир цагдаа. Хариуцлагатай эрүүгийн мөрдөгчийг нь илтгэх аж. За намайг Бат орших гэдэг. Би Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсэд эрүүгийн цагдаагийн засгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах тэслэх цолтой ажиллаж байна. Би 2010 онд хууль сахиулах анх цагдаагийн агтайм байхад цагдаагийн агтаймд хэлсэж ороод тэгээ хууль сахиулах их сургуулийг 2014 онд цагдаагийн ажил эрх зүйч мэргэжлэр төгссөн. Анх төгсөж ирээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсэд хэвжирмийн офицероор ажиллаж байгаад 3 сар ажиллаж байгаад хэсгийн байцаагч хийсэн. Хэсгийн байцаагч хийгээд 3 жилийн хугацаатай Сүхбаатар дүүргийн 6 дугаар орны нот үсгийг хариуцсан хэсгийн байцаагчийг ажлыг хийж байгаад 2017 оны 6 дугаар сард эрүүгийн төлөөлөгч болсон байгаа. Сургуулаа төгсөөд л эрүүгийн төлөөлөгч болно гэдэг цалхиун мөрөөдөлтэй сонсогч Сүхбаатар дүүрэгдэх цагдаагийн 1-р хэлтэст хэв журмын офицероор томилсон тушаал сонсож, томилтоо өөртөлсөн шинэхэн дэслэгч ажлын газраа хүнээс асууж сургалсаар ирсэн нь саяхан мэт боловч тэрээр цагдаа хэмээх цаг наргүй зав чөлөөгүй албанд 4 жил нухлуулж, хэв журмын офицер хэсгийн байцаагчийн үүрэг гүйцэтгэж 3 жилийг үдсэний эцэст мөрөөдлийн албандаа томилогджээ. Яг би агтаймд төгсөөд шууд хэвжирмийн офицер хэсгийн байцаагч болъё гэж бодож төгсөөгүй. Би төгсөөл эрүүгийн төлөөлөгч болъё гэж төгсөж байсан. Гэхдээ энэ бол хэвжирмийн албанд ажилласан нь надад маш их туршлага хоригдлогдсон. Ер нь л Ерөөсөө түүний цагдаа болох хүсэл мөрөөдлийн эхлэл нь ээж нь. Цагдаагийн академийн эмч ээжийнхээ гараас хөтлөөд шалганаар нэвтэрсэн бяцхан хүү, жагсаалын талбайд жигдэрсэн цэмцгэр сонсогч ах нар сүр хүч шингэсэн жагсаалыг хараад л цагдаа болох мөрөөдөлд омбож, төгсөлт бүрийн туяа оройн тоог алгасалгүй үздэг болсон гин. Намайг баг байхад манай ээж цагдаагийн академи эмч байсан. Тэгээд ээжтэйгээ сургуулаар алхаа явж байхад шар өнгийн шинэлтэй дээр үеийн сонсогч нар гэсэн үг шүү дээ. Тэр хүмүүсийг хараад их дотроо яг би энэ хүмүүс шиг болондоо л гэж боддог байсан. Тэгээд энэ мэргэжлийг сонгосон да. Миний ард маш сайн харыг минь даадаг. Гэр орныг авч явдаг. Үр хөвгтийн минь нэг нас хүртэл надад өдий зэрэгтэй тийм барыг тусламж өгөөр болтол өсгсөн их нэртэй хайртай шүү. Чамдаа маш их баярлж явдаг шүү гэж хэлмээр байна.